Баянзүрх дүүргийн 23 дугаар торгоос улсын хурлд сонгогдсон гишүүд иргэдтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад гишүүд хийж бүтээсэн ажлын тайлангаа танилцууллаа. Мөн уулзалтад ирсэн ахмадууд санал бодол болон тулгамдж буй асуудлаа хэлж байлаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг улс даяараа чих тавин хүлээж байгаа. Бид энэхүү хуулийн төслийг ахлан ажиллаж буй улсын хурлын гишүүн Булган Туяагаас мэдээлэл авлаа. За боловсролын багц хуулийг боловсрол сайн шинжилгээ ухааны яамнаас боловсруулад улсын хурлд өргөн барьсан. За энэ дөрвөн хуулиас бүрдэж байгаа. Боловсролын ерөнхий хууль, за ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, за мөн ихтэй сургуулиудын за ингээ хүмүүнлэг боловсролын хууль гэдэг ингээд энэ хуулиудыг өнөөдөр одоо баталгаад улсын хурлын 20 гаруй гишүүд оролцож байна. За миний би ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын хуулийн ажлын хэсэгт байгаа. Сургуулийн өмнөх боловсролын хэсгийг нь ер нь бол ахалж ажиллаж байна. Тэгээ энэ хавар манай энэ боловсролын багц хууль одоо батлагдаж гараад үүний хүрээнд 2023 оны төсвийг хийн гэж бас бид нар харж байна. Нийгэм бол ялангуяа боловсролын салбарын одоо реформ хийгдэх цаг нь болсон. Гэт маш их хүлээлттэй байна. Тэгээ одоо айл болгон үр хүүхдүүд нь боловсролын чанар, хүртээмжийн асуудал, багш нарын цалин хангамжийн асуудал, багш нарын одоо бэлтгэлдэж сайн гарч байгаа асуудал, техник тоног төхөөрөмжийг боловсролын салбарт хэрхэн яаж бас нийцүүлж оруулж ийн гэдэг олон асуудлуудыг бас хөндөж байна. За өмнө нь сургуулийн өмнөх боловсролын тухай хууль гэдэг тусдаа хуультай байсан. За энэ удаа ялангуяа ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол хоёрын уялдааг илүү сайн хангахын тулд нэгтгэж өгсөн юм байна. Засгийн газраас нэгтгэж нэг хууль болгож оруулж ирсэн. За иргэдийн зүгээс ажлын хэсгийн даргын хувьд би ч гэсэн юу гэж бодож байгааг бол нэгдүгürt манай багш нар өөрснөө хичээлээ заахын хажуугаар бараг одоо хэрэглэгдэхүүнээ өөрснөө бэлддэг. Хүүхдүүд нь маргааш ийм юм зурах юм байна, хайчлах юм байна, будах юм байна гэд өөрснөө хичээлийн бус цагаар орой өдөр сууж байгаа. Эсвэл хүүхдүүд унтах цагаар нь одоо юмаа хайчлал, бэлдээл, канондол гараараа зураал ингээд маш их цаг авдаг. Хүүхдүүд нэг ангид одоо байгаа хүүхдүүдийн тоо ачаал маш өндөр. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бид нар багш нар маань багш нарт зориулсан гарын авлага бэлдэж өгөөч. Бид нар эндээс шууд канондод аваад хэрэгэлдэг. Улсын хэмжээнд за хэрвээ шаардлагатай бол одоо 2 дугаар ангийн хүүхдүүдийн сурахчиг тий 3 дугаар 2 настай хүүхдүүдийн сурахчиг 3 настай хүүхдүүдийн сурахчиг гэдээ ингээд бэлддэг. За дээрэс нь мөн эцсийн эхчүүдэд зориулсан бас гарын авлага бэлдэж өгөөч. Орой очиод хүүхдүүдтэй эсвэл сая хатуу үйл оройны үед хүүхдүүдтэй дуу шүлэг заагаад өгөх юмсан яаж юм бодхов зурхав хайшлах гэдгийг зааж өгөх юмсан гэж эцэг эхчүүд бас хүсэж байгаа бодож байгаа. Гэтэл эцэг эхчүүдэд бас хэрэглэгдэхүүн сургагчиг байдгүй дээ энэ бас их чухал байгаад байна гэд. За мөн дээрэс нэмээд боловсролын байгууллага дээр маш олон төрлийн байгууллагуудаас ирж хяналт шалгалт хийдэг. Мэргэжлийн хяналтаас, онцгой байдлаас, дүүргийн боловсролоос ахаад яг давхцаад нийслэлээс тэгээд ингээд төвөөс гэд ингээд те төв мэргэжлийн хяналтаас гэд энэ давхарлыг бас арилгаад жишээлбэл 100 хүүхэдтэй цэцэрлэгт бол дүүргийн мэргэжлийн хяналт ирдэг. 200 болон түүнээс дээш хүүхэдтэд нийслэлийн мэргэжлийн хяналтаас шалгалт ордог, давхцахгүйгээр ирдэг. Бүр онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд төв мэргэжлийн хяналтаас ирдэгч байдаг юм уу? Ийм байдлаар хяналт шалгалтыг бас давхардуулмааргүй байна. Олон талаас олон одоо хяналт шалгалт орохоор багш нар төрийн байгууллага энэ багшаа хичээлээ зааж явах хүмүүс маань бичиг саас бүрдүүлд хяналт шалгалтанд өнөөдөр орсоор байтал таарж байна гэдэг энэ асуудлуудыг бас ярьж байгаа. Тэгээд сургуулийн өмнөх боловсрол дээр бол иргэдийн зүгээс бол маш их хүлээлттэй байна. Зарим нэг өөрчлөлт шинжилгээг аль хэдийн хийж эхэлсэн. Оройн цагаар одоо багш нарын ээлж гаргаач хүүхдүүдэд 4 хагасаас 5 хагасын хооронд очиж авч амжихгүй байна гэд 2021 оны хичээлийн жилээс ахуулаад улсын хэмжээнд бол 70 гаруй цэцэрлэгүүдэд нэмэлт багш одоо илүү цагаар ажиллах багшийн орон тоог бас шийдэж өгсөн байж байгаа. За ингээд цаашлаад одоо туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх, оройд эцэг эхчүүд нь төвчрэлт дунд ажиллаа тараа 7-8 цагт ирээд авахд ч гэсэн хүүхдүүдийг нь харж ханддаг одоо ийм одоо тогтолцоог бас хамгаалдаг энэ тогтолцоог бас бий болгоно.